Өнөөдөр Төрийн ордны их танхимд улсын хурлын сонгуульд нэр дэвшигчдэд батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. Улсын хурлын сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр сонгуулийн ерхий орооноос эрхээ гардаа авж байгаа нь юм а. Сонгуульд 12 нам, 3 эвсэл, 69 бие дагч нэр дэвшиж байгаа бөгөөд бие даан нэр дэвшигчид өмнөх сонгуулиудыг бодвол илүү олноороо өрсөлдөхөөр оролцож байгаа нь энэ сонгуулийн нэг онцлог болж байна. 6 дугаар тайргаас Баян аймагт нэр дэвшиж байгаа. Тэр одоо тайргаас 2 удаа сонгогдсон. Одоо 3 дахь удаага очиж байна л да. Би одоо ингээд сүүлийн 3 сонгуул 8 он, 12 он, 16 он дараалан 3 удаа улсын хурлд нэр дэвших боломж тохиолоо. Нэр дэвшүүлсэн намын хамт олонда итгэл үзүүлээ дахиад нэр дэвшүүлж байгаа намын хамт олонда жинсгэлээ талархал илэрхийлье. Өнөөдрөөс эхлээд миний хувьд маш хариуцлагатай өдөр эхэлж байна. Яагаад гэвэл нэр дэвшгийн үнэмлэхээ авлаа. Тэгээд сонгогчдоо ард иргэдтэйгээ уулзаад тэдний маань өмнө тулгарч байгаа асуудлыг төр засгийн төвшөнд шийдвэрлэхийн төлөө би бүхнээ зориулж ажиллах болно гэж. За манай 944 нэр дэвшчээний удаагийн сонгуульд гол онцлог юу вэ гэвэл Монгол улсын арчилсан сонгуулийн түүхэнд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлж байгаа. Бусад гадаад улс орнуудад парламентод тодорхой квот өгч энэ ийм иргэдийг суулгадаг бол манайх анх удаа түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлж байгаа. Бид нар энэ сонгуульд бол өнөөдрийн Монголын ард түмний энэ бий болсон хүнд байдлаас гарах хамгийн гол гарцыг бол одоо төрөө засах хэрэгэл гэж үзэж байгаа. Нэг үгээр хэлбэл төрийн удирдлага зөв болж ийж, төрийн тогтолцоо зөв болж ийж, нэгэр Монгол улсын одоо үндсэн хуулинд бид нар тодорхой хэмжээнд парламентын засаглалыг бичүүлсэн өөрчлөлтүүд хийж ийж энэ улс орноос цаашдаа зөв зам руугаа замдаа шилжинэ гэсэн юм ойлголттой байна. Сонгуульд өрсөлдөгчдийн тоог нам тус бүрээр нь үзүүлбэл Монгол Ардын намаас 76, Ардчилсан намаас 76, Иргэний зориг ногоон намаас 15, Монгол Ардын өвсгөл намаас 71, Монголын уламжлал нэгдсэн намаас 11, Хаанс сонголт эвслээс 9, Бүгд найрамдах намаас 36, Иргэний хөдөлгөөний намаас 27, Их орончдын нэгдсэн эвсэл намаас 9 хүн тус бүр өрсөлдөхөөр болж байна. 2016 оны улсын хурлын сонгуулийн сурталчилгаа 18 хоногийн дотор хийгдэн өнөөдөр буюу 6 дугаар сарын 7-ны өдөр нэр дэвшигчийн батламжийг авсан нэр дэвшигчид хуулинд заасан хугацаанд буюу 6 дугаар сарын 11-нд аль бие ёсоор сурталчилгаагаа эхлүүлэх юм. Хэрвээ хугацаанаас өмнө хууль зөрчсөн үйлдэл хийвэл сонгуулийн ерөнхий хороо эргүүлэн татах арга хэмжээ авах хэрэгтэй.